Монгол манжуурын хэлэлцээрт агнуулын байгууллага. 20-р зууны 30-аад оноос олон улсын харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарч эхэлсэн бөгөөд үүний уг шалтгаан нь шинээр хүчрэгчин гарч ирсэн их гүрнүүд дэлхийг дахин хуваах, өөрсдийн ашиг сонирхлыг хангахын тулд бүс нутгуудад өөрсдийн эдийн засаг, улс төрийн дэглэмийг тогтоох үүднээс эвсэлд хуваагдах, зөрчилдөх болсонд оршиж байв. Аз тэвд шинээр хүчрэгчин гарч ирсэн Япон улс бүс нутагт өөрийн нөлөөний хүрээг тэлэх бодлогыг идэвхтэй явуулж эхэлжээ. Үүний улмаас 1930-аад оны дунд үеэс зөвлөлтийн алс орнод бүгд найрамдах Монгол ард улс болон Манжгоогийн хоорондох хөлийн асуудал хурцаар тавигдах болсны улмаас зөвлөлт холбоот улс болон Япон улсууд үлэмж хэмжээний цэрэг техникийг тус бүс нутаг руу татах болжээ. 1932-оос 1937 онуудад Манжуурт байрлах Квантуны армийн бие бүрэлдэхүүн 5 дахин нэмэгдэж зөвхөн 1938 онд цэргийн алба хаах хугацааг сунгацнаас үүдэж дээрх тоо 50%-аар өсжээ. Мөн цэргийн онгоцны тоо 3 дахин, их бууны тоо 4 дахин, танкны тоо 10 дахин нэмэгдэжээ. Алс орнод дах зөвлөлтийн цэрэг 1937-оос 1938 онуудад 105 мянгаар нэмэгдэж цэргийн байгуулалтанд зарцуулах мөнгөний хэмжээг 2 дахин нэмэгдүүлжээ. Японы засгийн эрхэнд гарсан цэргийн эрхтнүүдийн баримталж байсан Аз тэвд онцгой эрхтэй байхыг хүсвэл Манжуур Монголд хяналтаа тогтоох нь эхний алхам гэгч үзэл санаатайгаан уялдан Квантуны арми 1931 оны 9-р сарын 18-нд Хятадын зүүн хойд мужууд руу довтолж Манжуурыг эзлэн авч хяналтаанд тогтоо 1932 оны 3-р сард Манжгоогийн засгийн газрыг байгуулснаар бүгд найрамдах Монгол ард улстай 700 км газраар шууд хэллэх болжээ. Энэ үеийн зөвлөлтийн бодлого байр суурийг үзэхэд Манжгоо улс байгуулагдсантай холбогдуулан Хятадд суугаа зөвлөлтийн элчин сайд Богомолов, Америкийн элчин сайд Джонсонд зөвлөлт холбоот улс Америкийн нэгдсэн улс хоёр найрсаг харилцаагүй байгаа нь бидний байр суурийг алс орнуудад ихээхэн сулруулж байна. Япончууд Манжуурыг нэгтгэхэд дараа нь үүний нэгэн адил Ордос, Захар, Өвөр Монголын бусад хэсгийг нэгтгсэн Монгол гоо улсыг байгуулах санаатай байна. Ингэснээр тэд Ар Монголд гарах гарцтай болно хэмээн ярьж байжээ. Японы энэхүү түрэмгийлэл зөвлөлт Америкийг дипломат харилцаа тогтооход нөлөөлсөнийг доктор Болдгой Монголын тусгаар тогтнол ба Америкийн нэгдсэн улс бүтээлдэн өгүүлсэн байдаг. Япончууд Манжуур Өвөр Монголыг иргэшээлтэд бүрэн оруулан авахыг зорж байсан үед Монгол улсын хөлийн харуулыг өдөөн хатгахгүй. Манжгоо бүгд найрамдах Монгол ард улсын хөлийн заагийг тодруулан тогтоохгүй байх. Халахын сүмдэх тус улсын харуулыг төр хугацаанд хэвээр байлгах, тагнуулын ажлыг идэвхжүүлэх, Манжуур Өвөр Монголын ард иргэдийн дунд ухуулах сурталчилгааг зохиож тэдний итгэлийг олох, Монгол улстай аль болох ойртох, үүний тулд Өвөр Монголын соёлын төвшинг дээшлүүлэх замаар гадаад Монголыг өөртөө татах ажил зохион байгуулахыг хичээж байв. Харин 1934 оноос шалтгаан хийлэн довтлон орох цаг хугацаа хүчээ наривчлан тооцох болов. Япон Манжгоогийн тал 1935-аас 1937 онд бүрэн бус мэдээгээр 300 гаруй удаа хөлийн орчин болон Монгол улсын хилээс дотгош морь, машин, онгоцоор нэвтрэн ажиглалт хийж 1936 оны 1-ээс 3-р сард Хайлаар хотоос 10 шахан мянган цэрэг 40 танк Манжуурын 7-р хороог Монголын хил рүү хөдөлгөж Япон баргын 1400 цэрэг, 22 ихт машин, 9 нисэх онгоц, 12 их буу, 40 автомашиныг асар сүмийн орчимд байрлуулж Буйр нуурын чиглэлд Японы 1/4-р морин бригад, 16-р морьт хороо, 1-р явган дивизийн харьяа 1/2-р хороог тус бүр 40-оос 50 танк, 2 ихт машинтайгаар татан хуралдуулж 1935-аас 1936 онд бүгд найрамдах Монгол ард улсын халахын сүм, булан дэрэс, адаг дулаан зэрэг нутгийг цэргийн хүчээр гинэт эзлэн авчээ. Үүнийг нь тэд хөлийн мөргөлдөөний хөлийн шугам тодорхой бус байгаагаас үүдэлтэй учраа хэл тогтоох нь чухал хэмээн тайлбарлаж байв. Монголын талч уг саналыг нааштайгаар хүлээн авч 1935-аас 1937 онд Манжуур хотноо Монгол Манжуурын хэлэлцээрийг 3 удаа хийсэн байна. Энэ нь бүгд найрамдах Монгол ард улсаас анх удаага 3 дахь оронтой хэл хязгаарын асуудлаар явуулсан хэлэлцээр бөгөөд хэлэлцээр хийх төлөөлөгчдийн бүрэлдэхүүн нь аль аль талаас нь олон хүнийг хамруулсан шинжтэй байжээ.
Анхны хэлэлцээрт Монголын талаас төлөөлөгчдийн тэргүүнээр Гончгийн самбууг томилов. Гишүүдэд засгийн газрын дүшмэд Дансран бэлгийн догсон Монгол ардын хувьсгалт цэцэргийн 2 дугаар корпусын дарга Гомбожовын дамб нарийн бичгийн дараагаар дотоодыг хамгаалах газрын ажилтан Жамингийн догсрон комендатаар цэргийн яамны ажилтан Чимгийн Жавган дотоодыг хамгаалах газрын тасгийн дарга Нэрэн-доогийн Чимэд орж самбуугийн хувийн нарийн бичгийн дараагаар Жанловын Лувсан Дэндв дагалдах түшмлэр дотоодыг хамгаалах газрын ажилтан Лувсан Дав хятад хэлний орчуулагчаар үйлдвэрчний төв зөвлөлийн орчуулагч Журамт, Орос хэлний болон шифр утасны орчуулагч тус бүр 1, тэнд үйлчлэх жолооч 2, шуудангийн жолооч 1, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг томилжээ. Хэлэлцээрт Манжгаа улсын талаас хойд Хянган мужийн захирагч Леншин тэргүүтээ тус мужийн сэргийлэн хамгаалах цэргийн дарга хошууч генерал Үржин Гармаев, тус улсын гадаад явдлын яамны засгийн хэлтсийн дарга Шинжи Жинги, хайларын тагнуулын байгууллагын дарга Цайтэн Жирөө болон Манжгоогийн төлөөлөгчдийг дагалдан гадаад яамны зөвлөх Японы гадаад явдлын яамны хэрэг эрхлэх газрын ажилтан Канки, цэргийн явдлын яамны зөвлөх Сайто, ажилтан Сакура, орчуулагчаар Инокучи, Монгол засгийн яамны хэрэг эрхлэх тушаалтан Жонжууржав, Хада, хайларын цагдаагийн газрын салааны дарга Чундэ болон нарийн бичгийн дараагаар Хуаминта, хойд Хянган мужийн сэргийлэн хамгаалах яамны ажилтан Жуу Кавсан зан, орчуулагч Эрхэнбаяр зэрэг хүмүүс оролцжээ. Хэлэлцээрт Япон Манжгоогийн талаас орчуулагчаар оролцсон Инокучи бол 1929 оны 5 дугаар сард Монгол улсын хэлийг зөрчиж тагнуул үйлдсэн хэрэгээр дотоодыг хамгаалах газарт баривчлагдан байцаагдж байгаад Москвад суугаа манай элчин сайдад Японы элчин сайдаас Инокучи тэргүүтээ 4 Япон хүнийг суллан тавихыг хүссний дагуу Жанжхүүгийн чиглэлээр хөөгдөн гарсан хүн байв. Самбуу тэргүүтээ манай төлөөлөгчдийг Манжуур станц дээр хүрэлцэн очиход Инокучи, Үржин Гармаев, Жонжууржав, Хуайлинтай нарын зэрэг албаны хүмүүс болон зөвлөлт холбоот улсын консулын ажилтнууд угтан авчээ. Япон манжийн тал Монголын төлөөлөгчдөд Оросууд үйлчлэх болсонд дургуйцэж, сүрдүүлэн орон байрыг нэгжих, харуул хамгаалалт гаргах, гадагш явахыг хориглон цагдах, зөвлөлтийн хүмүүсийг тэнд ажилуулахгүй буцаахыг хүртэл тулгын шаардж байжээ. Манжгоогийн тал зөвлөлтийн консулыг Монголын төлөөлөгчдөд уулзахыг хатуу хориглон мөрдөж байв. Бүгд найрамдах Монгол ард улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж ажилласан дотоодыг хамгаалах газрын ажилтнууд нь Хэлийн чандад ажиллаж байгаа өөрийн төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, Монголын төлөөлөгчдийн эсрэг Япон манжийн зүгээс явуулж болзошгүй хорлон зүтгэх үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, Япон манжуурын дотор болж байгаа байдал сэрэг дайны бэлтгэлийг олж мэдээлэх, төлөөлөгчдийн орон байр, баримт бичгийн нууцлалыг хангах, хамгаалах, Япон манчтай хийж байгаа хэлэлцээрийн талаар саадгүй холбоо барих зэрэг үүрэг даалгавартай ажиллаж байсан нь эрүүлж байсан мэдээнээс тодорхой харагддаг. Албан ёсны хэлэлцээр эхэлсэн 1935 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Япон Манжгоогийн тал Хэлийн бодлон гарсан газрыг цэвэрлэх, бодлоонд амь өргөцсөн Япон Манжгоогийн цэргийн нэрсийн жагсаалтыг гаргах, тэдний хэрэглэж явсан эд хогшлыг буцааж өгөх, Хэлийн бодлооны үед манад онцлогдож нутаг буцахгүй манай улсад үлдэхийг хүссэн манж цэргийг буцааж өгөх зэргээр үндсэн асуудлыг хойш тавьж жинхэнэ Хэлийн асуудлыг хэлэлцэхээс татгалзснаар анхны хэлэлцээр үр дүнд хүрэлгүй Монголын төлөөлөгчд 8 дугаар сарын сүүлчээр эх орондоо иржээ. Анхны хэлэлцээрийн тэргүүн самбуугаас нам төрийн удирдагч нарт ирүүлж байсан мэдээнээс дурдхад 1935 оны 7 дугаар сарын 9 ерөнхий сайд танаа толилуулах нь Манжуур хотноо энэ сарын 6-ны өдөр 300 шахан морь зэрэг хайлаараас ирэв. Эдний агт морьдны тоо 215 болно. Мөн хүнд пулемет 20, их буу хэд 130 вагон цэргийн зэвсэг хэрэглэл ирсэн. Энэ анги бурайд Монгол цэргийн хороонд буудлав. Дам сонсоос явган цэргийн хороо 1, морин хороо 2, их бууны 1 хороо хайлар хотноо ирнэ хэмээн. Бас цагааны Семеновоос цагааны этгээдүүдийг хуралдуулан цахраар дамжин Монголд халдах гэж буй хэмээн. Манжуур хотноо ийхүү цэрэг ирсэн нь Монголын төлөөлөгчдийн саналыг өөрчлүүлэх гэж буй хэмээн ярилцаж байна гэсэн бол 1935 оны 7 дугаар сарын өдөрлөөгүй бичигт хэлэлцээрийн удаашрч буй байдлын тухай
Жинхэнэ хэлэлцээ эхэлснээс нааш энэ өдрийг хүртэл 3 удаа хурал хийсэн боловч ямар ч үр дүн ололтгүй байна. Учир нь тэдний этгээдийн материал аргагүй тодорхой бөгөөд хүчинтэй болох баримтууд бүхий ба манай материал элдв бус, нотлоход хангалттай бус. Ийхүү өөрийн зүгээс асуудлыг тавих буюу тэдний өгүүлэлд хариу өгөх ямар ч баримт материал үгүйгээр зөвхөн тэдний хэлэх үгийг сонссон суухад бэрхтээ бөгөөд алсад идэвгээр алдагдал гарах болов хэмээн болгоомжсноос бус өдөр хоног удагдахаас бэрхшээж биеийн амрыг санаж нам засгийн даалгаврыг биелүүлэх хэрэгт анхаарал идэвхийг султгсан хэрэг бус болоо хэмээн мэдээ ирүүлж байсан байна. 1936 оны 9 дугаар сарын 22-нд Бүгд найрамдах Монгол Ард улсын ерөнхий сайдын 167 тоод албан бичгээр Манжуурын хэлэлцээрт оролцох 2 дахь удаагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг шинжилэн томилжээ. Үүнд төлөөлөгчдийн тэргүүнээр гадаад явдлын яамны дэд сайд корпус командлан захирагч Гончгийн Самбуу, гишүүдэд цэргийн улс төрийн газрын дарга корпусын комиссар Гиндин Жавын Луточир, улсын прокурор Мөрдөндвийн Ядам Сүрэн, нарийн бичгийн даргаар дотоод яамны ажилтан Зундуйн Пүрвд орж, гадаад явдлын яамны ажилтан Жанлувын Лувсан Дэндв, төлөөлөгчдийн эмч Шархуугийн Шагдар, комендант Чимигийн Жавган, шуудан хөргөгчээр дотоод яамны ажилтан Нэрэндогийн Чимэд орж, орчуулагч Гэндингийн Журамт, жолооч Балжингийн Чөлтөм, шифрлэгчээр Шархуугийн Сэрчмаа нарыг томилжээ. Нэлээд хугацаагаар үргэлжилсэн энэ хүү хэлэлцээрээр Монголын төлөөлөгчид засгийн газрынхаа баримталж буй бодлогын дагуу хэлийн төлөөлөгчдийг Тамсаг ба Манжуурт харилцсан суулгая гэдэг санал дэвшүүлсэн боловч Япон манжийн төлөөлөгчид түүний эсрэг хязгаарын бодлооныг таслах нэлээд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй комиссийг тус тусын нийслэлд суулгая гэсэн санал дэвшүүлж тохиролцоонд хүрэлгүй маргалдсаар уг хэлэлцээр үр дүнд хүрэлгүй завсарласан байна. Манжгоо Монголын хэлийн бодлооныг зохицуулах 3 дахь удаагийн хэлэлцээрийг 1937 оны 5 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 17-ыг дуустал Манжуур хотноо хийжээ. 3 дахь удаагийн хэлэлцээрийн төлөөлөгчдийн хувьд самбуу даргалж явсан боловч биеийн муутсан учир нутаг буцаж тэр үед зөвлөлт холбоо тусад элчин сайдаар сууж байсан Дарзав төлөөлөгчийн даргаар томилогдсноос өөр гишүүдэд өөрчлөлт ороогүй байна. Энэ удаагийн хэлэлцээрээр хоёр улсын хил хязгаарыг тодорхойлон тогтоох хавсарсан комисс байгуулах, уг комиссийг тус тусын засгийн газраас нэг дарга 5 гишүүдтэйгээр байгуулах ба тус тусын комиссийн гишүүдийг хамгаалах зохих тооны зэвсэгтэй хүмүүсийг аль аль тал томилно. Хэлийн комисс нь хэлийн шугамын дагуу хоорондоо зайтай бат бэх таних тэмдэг чулуу займтар босгох, хэлийн зураг гаргах зэрэг асуудлыг хэлэлцэж тохиролцжээ. 1935-аас 1937 онд болсон Манжуур Монголын хэлэлцээр ямар асуудал авч хэлэлцсэн түүний үр дүн уг хэлэлцээрт оролцож байсан Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн зэргийг нэлээд тодорхой бичиж танилцуулах нь Манжуурт болсон хэлэлцээрийн үеэр Монголын тагнуулын байгууллагаас зохиож байсан тагнуулын ажил бөгөөд хэлэлцээрийн явц байдал болон тухайн цаг үеийн нөхцөл байдал хурцтаж байгаа түүнд дүгнэлт хийсэн. Япон улс манай хэлийн ойролцоод сэрэг зэвсгэн төвлөрүүлж сэргийн сургууль хийж байгаа гэх мэтчлэн Монголын талын сонирхож байсан асуудлаар улсыг аюулаас хамгаалах байгууллагын ажилтнуудын эрүүлж байсан мэдээ зэрэгээс үзэхэд төр засгаас даалгасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэж байсны илэрхийлэл юм. Эрүүлж байсан зарим мэдээнээс ишилхэд анхны хэлэлцээрийн үеэр Ж. Догсүрэнгээс 1935 оны 10 дугаар сарын 16 улсын маршал Өрлөг Жанжин Чой болсон танаа. Япон манжийн төлөөлөгчд хэлэлцээрийн асуудалд өдрөөс өдөрт хатуу хандах боллоо. Японы ерөнхий сайд ирээд буцлаа. Япон манжийн төлөөлөгчдийн нэгэн болох Япон Ханхи өчигдрөөрөө бидний байранд ирж халахын сүмд гарсан бодлон хэрэг бол манай манж улсын буруу биш. Манай нутгийг Монголын цэрэг эзэлсэн учраас бид цэрэгэ оруулсан юм. Танай төлөөлөгчд манай нутг руу өөрийн цэргээ оруулсан бурууг бидэнд хүлээлгэхийг оролдсон санал гаргаад байна. Бид энэ саналыг хязгаарч зөвшөөрөхгүй. Бид та нартай хэлэлцээнд тохиролцохгүй бол цэрэг зэвсгийн хүчээр танай нийслэл хүртэл довтлон хэргийг таслах бодолтой байна гэж сүрдүүлсэн тухай мэдээлжээ. Хэлэлцээрийн үед
Монголын төлөөлөгч Манжуурт байсан зөвлөлтийн хүмүүстэй хамтран ажиллаж, тэдний заавар зөвлөгөөг авч хэлэлцээрийн явц байдлыг албан ёсоор тогтмол танилцуулж байсан баримтууд байна. Манжуурын энэхүү хуралд Монголын талаас давхарсан тоогоор 20 гаруй хүн оролцож 1937 оны 100 эх орондоо буцаж ирцгээсэн бөгөөд тэднийг бараг бүгдийн шахуу 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед Японы тагнуулын эсэргүү хэрэгт хэлсээр шийтгсэн байна. Манжуурын хэлэлцээр халах голын дайны дараагаар 1941 он хүртэл Чит болон Харибин хотод 4 удаа явагдсан бөгөөд дайны гал зогсооход зарим газар нутаг Манжгаа улсын талд үлдсэн асуудлыг шийдвэрлэх талаар үргэлжлэн хэлэлцэж байв. Гэвч уг асуудал Зөвлөлт холбоот улсын гадаад хэргийн ардын комиссар Молотов, Япон улсаас Зөвлөлт холбоот улсад суугаа элчин сайд Тогото 1941 оны 6 дугаар сарын 9-нд Москва хотод хэлэлцээр байгуулснаар дуусгуур болжээ. Манжуурын хэлэлцээрийг архивын баримт хараасалтаас үзэхэд бүгд найрамдах Монгол ард улс Манжгаа хоёр улс хөлийн бодлооныг албан хэлэлцээрийн журмаар шийдвэрлэж аль аль нь тусгаар тогтносон бүрэн эрхтэй улс гэдгээ харуулах хүсэл эрмэлзэлтэй байсан боловч Зөвлөлт холбоот улс Японы тус бус нутагт өөрийн эдийн засаг, улс төрийн дэглэмийг тогтоох геополитикийн бодлогын үр нөлөөгөөр үр дүнд хүрэлгүй халахын голын дайны эхлэл болсон байна. Үүнийг хожимын хэрэг явдлууд нотлон харуулсан юм.